Монголын улс төр болон Монголын зовлон тогтолцооны түвшинд нь оншилж мэдээд засах ийм хүмүүс, ийм шийдвэрүүд хэрэгтэй байгаа цаг үе. Өнөөдөр миний уулзаж 55 хариулт авах хүн болохоор эрчим хүчний инженер мэргэжилтэд төмөрхөв. За инженеруудын нэг онцлог нь асуудлыг системчилж хардаг. Тэгэхээр энэ хүнд ямар шийдлүүд байгаа юм бол гэдгийг мэдхийг хүсэж байна. Түүний оюутан нас яг ардчилсан хувьсгалын он жилүүдтэй давхцсан болохоор тэрээр ардчилсан намыг сонгоод түүнээс хойш одоо энэ нам энэ итгэл үнэмшилтэй бат байдгийм байна. Түүнтэй уулзаж 55 хариулт авъя. Яг. За хэдүүлээ бичлэгээ шууд эхэлчихүү дээ. За сайн байна уу? Сайн байна уу? Шууд асуулт хариултанд оръё. Надад 55 асуулт байна. Та микрофон зөвчтэй. Та өөрийгөө танилцуулаач. За би Сүхбаатарын Төмөрхөө гэж хүн байгаа. Сүхбаатар аймгийн Харьяат. За дунд сургуулаа Сүхбаатар аймагтаа төгсөөд инженер мэргэжил эзэмссэн ийм хүн байгаа. Эрчим хүчний салбарт олон жил ажилласан. За хамгийн сүүлд бол улсын их хурлын гишүүний зөвлөхөөр 2020 оноос хойш ажиллаа. Өөрийгөө 3 тэмдэг нэрээр илэрхийлээч гэвэл за даруу гэж хүмүүс найз нөхд маань тодорхойлдог. За тууштай төлөв гэж хэлвэл болох байхаа гэж бодож байна. Таны мэргэжил инженер гэсэн те. Яг наривчлал юуны инженер вэ? За би Украин улсын Винница хотын техникийн их сургуулийг автоматикийн инженер мэргэжлэр 1995 онд төгссөн. Энэ мэргэжлэрээ хэдэн жил ажилласан бэ та? Сургуулаа төгсөж ирээд 1996 онд тухайн үеийн эрчим хүчний удирдах газарт монитороор анх ажлын гараагаа эхэлж байлаа. За түүнээс хойш инженер, за эрчим хүчний салбар маань 2001 онд шинэ бүтцийн өөрчлөлт орсон. Энэ үеэс шинээр зохион байгуулагдсан эрчим хүчний диспетчерийн үндэсний төв, төрийн өмчт компанид инженер, албаны дарга, гүйцэтгэх захирал зэрэг ажлуудыг хийж байлаа 2012 оны хүртэл. За 2012-оос 2016 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчт компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Хэдэн жил гэсэн үг 20 гаруй жил. Нийт 20 жил одоо төрийн өмчийн компани эрчим хүчний салбартаа ажилласан. За түүнээс хойш ч гэсэн эрчим хүчний салбартаа тодорхой хэмжээгээр ажил төрлийн холбоотой ажилладаг. Ялангуяа сүүлийн 8 жил бол төрийн бус байгууллагууд, сэргээгт эрчим хүч үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо, эрчим хүчний хөгжлийн ассоциац зэрэг төрийн бус байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүн зөвлөх зэрэг ажлуудыг бас давхар хийж байна. Цай уух уу, кофе уух уу? За, кофе уучих дөө. За би кофе хийж өгнө. Хүний мэрэгжилчин ингээд нэг хүний бас нэг онцлог болсон дадал зуршилд хүртэл нөлөөлсөн байдаг шүү дээ. Тэгвэл инженер хүний одоо онцлог таны дадалд нөлөөлсөн тийм ямар зүйл байдаг вэ? За би бол инженерийн нэг дутагдaltaй тал юм уу, давуу тал юм уу? Миний нэг дадал бол би ямар ч юмыг хүнтэй ярьсан заавал цаасан дээр бичих гэдэг. Цаасан дээр зурж иж хүнд ойлгуулахаас гадна өөрөө ч гэсэн ойлгохгүй юм аа. Цаасан дээр зурж үзэж, бичиж үзэж илүү их ойлгодог. За инженерийн бас нэг дадал бол юмыг аль болох системчилж харах ийм дадал инженерийн угаасаа суудаг. Тухайн нэг эд анги, нэг деталь гэхээс илүү томоороо бүтнээрээ энэ систем яаж ажиллаж байна, системийн инженерчлэл нь яаж хийгдэж өгдөг гэдгийг илүү их анхаардаг учраас аливаа асуудал, аливаа юмд хандахдаа аль болох системчилж томоор нь хараад тэр дотроос чухлыг нь ялгаж авах, өөрийнхөө зорилтод тэр цэг рүү өгөх ийм алхмууд бол хийгддэг. Энэ бол одоо миний мэрэгжилтэй холбоотой надад суусан дадал гэж хэлж болно. Танд хамгийн их нөлөө үзүүлсэн 3 хүн. За амьдралд нөлөө үзүүлсэн хүмүүс их олон байдаг шүү дээ. Аав ээж, ах дүү, за тэгэл хань ижил, үр хүүхдүүд хүртэл нөлөө үзүүлдэг. Гэхдээ би миний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн 3 хүнийг хэлье. Тэгэхээр дунд сургууль байж хад Доржихтуу гэж багшийн шав болж би радио электроникийн дугуйланд хичээлэлж явсан. Энэ бол 5 дугаар ангид болсон үйл явдал. За тэгээд тэр багшийн шав болоод залуу зохион бүтээгчдийн дугуйланд элсэн орсон. Тэр өдрүүдэд би ирээдүйнхээ мэрэгжлийг инженер болох юм байна. Би инженер хийж чадах юм байна гэж. За танд кофе хийчлээ. Энд тавьчих. За баярлалаа. За би өөртөө бас нэг кофе хийгээд авнаа. Тэр өдрүүдэд би өөрийгөө инженер болох юм байна. Би инженер хийж
чадах юм байна гэж өөрийгөө томьёолж тодорхойлсон. За би ийшээ эргээд явчихвал зүгээр тийм ээ. Зүгээр. Хоёр дахь хүн нь За хоёр дахь хүн нь би эрчим хүчний салбарт ажилд орсноо түрүүнд ярьсан. Тэнд ажиллаж исэн Гомбжоо гэж миний багш. Одоогийн ярьдгаар бол ментор Гомбжоо гэж хүн намайг жинхэнэ инженер болоход одоо түлхсэн. Чи юунд анхаарах ёстой, юуг илүү хийх ёстой гэж анхааруулсан. Би Гомбжоо багшигаа миний амьдрал нөлөөсөн нэг чухал хүн гэж үздэг. За дараачийн хүн бол би улс төрч хүн учраас улс төрийн хүрээнээс би Монгол улсын ерөнхий сайд асан Норвегийн Алтан уяг гэж хүн бол миний амьдралд улс төрийн одоо амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн нэг хүнийг гэж тодорхойлно. таны одоо жишээлх юм бол та хоёр багшаагаа дурдлаатай яг ямар сургаал нь ч гэдэм үү үг нь танд илүү одоо гүн суусан байдаг вэ? Одоо яг ингээл үг нэг тухайсан нэг юмхээс илүү тэр хүмүүс миний амьдралын нэг нь миний мэрэгжлийг тодорхойлоход маш чухал үүрэг гүйцэтгсэн. Ерөөсөө тэр хүнээс улбаатаагаар би инженер болсон. Би инженер мэрэгчлээ дуртай, хайртай. Бас би өөрийгөө Та ямар бизнестэй вэ? За бизнесийн хувьд бол одоо өөрийн төрсөн дүү нартайгаа нээсэн гэр бүлийн нэг жижиг хөдөө аж ахуй төвшүүлсэн бизнестэй Сүхбаатар аймагт байдаг. За хэдэн үхрийн тийм аж ахуйтай, үхрийн аж ахуйгаа түшиглээд бас мах боловсруулах бага оврын үйлдвэртэй. Энэ үйлдвэр бол 2000 гад оны ихэнх үеэс дүү маань энэ бизнесийг гардан эрхлээд бид хамтраад энэ бизнесийг хийдэг юм аа. Тэгэхээр хөдөө аж ахуй, мал махны чиглэлийн бизнес одоо манай гэр бүлийн бас орлогын зөнгөлөх хэсгийг бүрдүүлдэг ийм бизнес маань гэж хэлж болно. Монгол бизнес эрхлэх орчин бол их бэрх байна шүү дээ. Бизнесийн орчин ер нь эрүүл болгоход зайлшгүй хийх ёстой зүйлийг та яг одоо ийм зовлон жаргалыг бэрхшээлүүдийг туулаад явж байгаа хүний хувьд юу гэж хардаг вэ? Монголд бизнес эрхлэхэд төвөгтэй гэж бүгд ярьж байгаа. Олон төрлийн төвөг бэрхшээлүүд учирч байгаа. Ер нь бизнес эрхлэх өөрөө амаргүй л дээ. За хамгийн нэгдүгээрт бол одоо татврын орчин хүнд байна гэж бизнес эрхлэгчид ярьдаг. За би нөгөө талаас нь харахыг хүсэж байна. Хүн болгоны ярьж байгаа сэдвээс гадна бизнес эрхлэхэд яг өнөөгийн нөхцөлд энэ хөдөө аж ахуйн бизнес эрхлэхэд хамгийн хүндрэлтэй юм бол төрийн бодлогын докторгүй байдал болчиход байгаа юм. Би жишээ нь үхрийн аж ахуй эрхэлж байна. Үхрийн махныхаа үнийг би өөрөө тогтоож чадахгүй болчиход байгаа. Махны үйлдвэрлэл эрхэлж байна. Би хэдэн тонн мах бэлдээд хэдийд зарж чадхаа би төлөвлөж чадахгүй болчихсон. Сүүлийн жилүүдэд ялангуяа. Тэгэхээр махны үн Улаанбаатарт үнд орлоо гэд махны экспортыг хаачдаг. Зууд болдог. Нөгөө малын бүтээгдэхүүн маань үн цэнэгүй болчдөг учраас одоо малаа тэжээх орлогоороо тэр бизнесээ хөгжүүлэх ийм боломжгүй ийм л нөхцөл байдалд орчод байгаа. Энэ зөвхөн миний зовлон биш. Одоо Монголд 200 гаруй мянган малчин өрхвээ. Тэд нар бол жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй байхгүй юу? Гэтэл тэд нар маань орлогын төрөөс хязгаарлаад байдаг. Орлого олох боломж нь төрийн бодлогоос хамааралтай байдаг. Үнийн үндсэндээ төр тогтоогоод байдаг. Олон төрлийн бүтээгдэхүүн үнэгүй болсон. Тэгэхээр бизнес эрхэлдэг ялангуяа хөдөө аж ахуйн чиглэлээр бизнес эрхэлдэг хүмүүс бол нэг л юм ярьдаг. Төрийн бодлого доктортой байх хэрэгтэй. Тэр бодлого сайн байвал бүр сайн, тэр бодлого муу ч байж болно. Мууд тааруулаад хүн бизнес эрхэлж болно. Одоо бизнесийг хааж болно, илүү их хэрэгсэлд хүрэхгүй тулд муудан тааруулаад хэмжээг нь багасгаж болно. Гэтэл манай бодлого өнөөдөр сайн малчдыг бүгдээр дэмжин, маргааш нөгөө гараараа малчдын нийлүүлж байгаа махны үнийг хямдхан байх ёстой гэж бодлого хийгээд байдаг. Нөөцийн махны үн ярьж байгаа засгийн газар бол нөөцийн мах бэлтгэж байгаа засгийн газар бол Монголын малчдын эсрэг эдийн засгийн 20 арга хэмжээ авч байгаа засгийн газраа гэж би тодорхойлоод байгаа. Таны тухайн мэдээлэл хайсан чинь 2020 оны нэг бичлэгэн дээр ардчилсан намын сонгуулийн менежер төмөрхүү гэсэн тийм видео гарч иж ирсэн л та. Та ер нь энэ улс төрийн ажилд ард хэр удаа ажилласан вэ? За би ер нь их олон жил улс төрийн ажилд оролцсон доо. Их олон сонгуулийн менежер хийсэн. Олон гэдэг нь хэдэн оноос хойш? Зөвхөн Сүхбаатар аймагт гэхэд би 2008, 12, 16, 20 оны орон нутгийн сонгуулиудын ерөнхий менежерээр ажилласан. Их хурлын сонгуулиудад бол 2004 оноос хойш тогтмол ажилласан. Ингээд үзэхдээ нэг 10 гаруй сонгуульд менежерээр ажилласан. Ямар зарчимтай ажилладаг вэ та сонгуулиар ингэж менежер хийж ажиллахдаа?
сонгуулаар одоо менежер хийхэд ажиллахад үндсэн зарчим багийн зохион байгуулалт, багийн тоглолт. Ер нь улс төрүүд өөрөө аль ч шатанда, аль ч төвшөндөө багийн тоглолт. Хэн бага зөв удирдах, баг нэгдмэл санаатай болж байна. Тэр баг л илүү амжилт олох ийм боломжтой байдаг. Тэр багийн бодлого цаашдаа хэрэгжих боломжтой гэж үздэг. Та хизээрээс ардчилсан намтай холбогдсон бай. Би 1993 онд оюутан байхдаа зуныхаа амралтаар ирээд тухайн үеийн Монголын үндэсний ардсан намд гишүүнээр хэлсэж байсан. За 2004 оноос хойш одоо ардсан намын 2000 оноос хойш ардсан намын бүх шатны сонгуульд албан тушаал сонгогдсон ажиллаж байна. 2000 оны 12 сард ардсан нам 5 нам нийлж ардсан намыг байгуулахад сонгон хайрхан дүүргийн ардсан залуучуудын холбооны дараагаар сонгогдож байсан. За 2005 оноос хойш бол ардсан намынхаа үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдсон өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. Тэгэхээр яг намд гишүүнээр хэлсэд бол 31 жил, намын одоо удирдах байгууллагад сонгогдсон ажиллаад бол 20 жил болж байна. Утсан байна. Тэгээд энэ хугацаанд та өөр намд илсэе гэсэн бодол ч юм уу ийм шийдвэр сонголт хийж ирсэн үү? Түрүүн та намайг өөрийгөө 3 үгээр тодорхойлно гэсэн. Нэг нь тууштай гэж хэлсэн. Би тууштай байдаг. Ер нь ардчилсан үзэл санаа энэ эрх чөлөөний үзэл санааг Монголд хэрэгжүүлж чадах нам нь ардсан намыг л гэж өнөөдрийн хүртэл би итгэл үнэмшилтэй байдаг. Энэний хөдлөө тэмцэж ажиллаж байгаа. Та ардчилсан намыг яг сонгож илсэхэд танд ямар нэг тийм яг онцгой нэг түүхч гэдэг юм уу тохиолдол нөлөөлсөн үү эсвэл угаасаа таны итгэл үнэмшил байсан? 90-ад оны ихэнх үе бол Монголын нийгэмд тийм бужигнаатай үе байсан. Би тэр үед Украин улсад, өнөөгийн Украин улсад хуучнаар зөвлөлт толгойд улсад би оюутан болоод 1989 онд очив. Тэр миний сурч байсан орчин ч гэсэн улс төр нийгэм эдийн засаг нь бөөн бужигнаан донд байсан. Шинээр намууд байгуулагддаг. Олон намын системд шилжсэн. Тэр хуучин нийгмийн болох бүтэхгүй юмнууд тэр миний сурч байсан Украин улс, ялангуяа баруун Украинд бол бүр их архивс мэдээлэл материал задарч маш их яригддаг байсан. Энэ бидний амьдарч байсан нийгэм бас буруу байсан юм байна. Засах ёстой юм байна. Илүү иргэншсэн эрх чөлөөтэй нийгмийг байгуулах ёстой юм байна гэдэг итгэл үнэмшлийг бид 20 гаруйхан настай залуу байхдаа мэдэж аваад тэгээд тэрийг Монголд хийж чадах нам нь тухайн Монголын үндэсний ардсан нам юм байна гэж бодоод ирээд хэлсэн. Өнөөдрийн хүртэл тэр итгэл үнэмшилтэй тууштай яваа. Яг одоогоор бол ардчилсан нам институт болж одоо төлөвшөх шатандаа л явж байгаа шиг байна л да. Илүү төлөвшөхийн тулд ямар өөрчлөлтийг, ямар 3 өөрчлөлтийг хамгийн ихэнд хийх ёстой гэж таардаг вэ? Ардсан нам маш их шүүмжлэл дагуулдаг. Шүүмжлүүлэхээс ч аргагүй үйл явдлууд бас манай нам дотор болдог. Тэрийг нууц биш. Тэгэхээр ардсан нам институт болж төлөвшөх ёстой. Нам нь өөрөө төлөвшөөд илүү төлөвшөж, илүү нэгтэрч тэгээд төрийн бодлогоо хэрэгжүүлж Монгол орны монголчуудын сайн сайхан амьдралын төлөө бас зүтгэж энэ нийгмийг өөрчлөх ёстой улс төрийн хүчин. Тэгэхээр биднэрт илүү ойлголцох, илүү нээлттэй ярилцах, илүү бие бинийгээ хүлээн зөвшөөрөх явдал хамгийн чухал болж байгаа. Бидний нэг алдаа бол ер нь монголчуудад нийтлэг байдаг. Бусдыгаа хүлээн зөвшөөрөх чадвар биднэрт их муу байгаад байдаг. Энэ маань бидэнд бас хөндлөнгөөс харахад их сул тал болж харагддаг баха. Таны ер нь улс төрд явж байгаа зорилго юу вэ? Улс төрд би түрүүнд хэлсэн. Би бүр 20 настай байхдаа тэр Украин улсад сурч явах үедээ л илүү сайхан амьдрах хэрэгтэй юм байна. Илүү их боломж байдгийн байна. Эрх чөлөөт нийгэм гэж ийм юм байдгийн байна. Иргэдэд хувь хүндээ боломж олгол тэр барууны ертөнц ингэж хөгжсөн тэр боломжийг нээх хэрэгтэй байна гэдэг л итгэл үнэмшлийг тэр үед олж авсан. Тэр итгэл үнэмшил маань одоо ч гэсэн хэвээрээ яг өнөөдрийн төвшөнд бол монголчуудад өөрчлөлт хэрэгтэй байна. Илүү шудраг нийгмийг бүтээх хэрэгтэй байна. Шудраг гэдэг нь нийгмийн баялагын дэх шуурлтыг одоо маш их яригдж байгаа энэ дабл стандарт буюу ялгамжтай хандлага энийг өөрчлөх хэрэгтэй байна л гэж зорж өөрчлөхийн төлөө энэ одоо улс төрийн үйл ажиллагааг идэвхтэй оролцож байгаа юм да. Таны ажлын өрөөнд ороод ирсэн байна хэдүүлээ те. Танд одоо хамгийн их гүн сэтгэл үлдээсэн гэхүү нөлөөлсөн 3 номыг нэрлэж гэвэл. За ном бол одоо бас л хүнд их нөлөөлдөг. Би нэгдүгээрт нь одоо өөрийнхөө бүр баг залуу байхдаа уншиж байсан. Тэрнээс хойш би олон дахин уншсан
Монголын нэрт соён гэгэрүүлэгч Лодой Дамбын зохиол Тунгалаг тамир гэж Арманыг нэрлэхийг хүсэж байна. Тунгалаг тамир бол за яг бичигдсэн нийгэм нь өөр байсан боловч монголчуудын философиг, нүүдэлчдийн идеологи, философиг маш тодорхой тусгасан, маш олон бараг хэлсэн тэр номын дөрүүдийн хэлсэн үг болгоно бараг афоризм болцсон ийм ном байж байгаа. Энэ бол өнөөдөр ч уншихад бас монгол хүнийг, монгол авахыг ойлгоход хамгийн чухал номын нэг гэж үздэг. За араа хожуу 10 жилийн дараа тэрнээс 15 20 жилийн дараа уншсан нэг ном бол надад бас их сэтгэл үлдээсэн. Тэр нь Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Юугийн буураа орноос бусдын манлай төрсэн замнал гэж тухайн үед нэртэй орчуулагдчихсан. Хожим бол Сингапурын хөгжлийн нууц гэж дахин хэвлэгдсэн ном байж байгаа. Энэ номыг уншаад бас богино хугацаанд бүтэн улсыг өөрчилж болдгийм байна, хөгжүүлж болдгийм байна. Ийм боломж байдгийм байна гэдгийг би тэр номноос олж харсан. Тэр номыг би тухайн үед 2006 онд гарсан, 7 онд гарсан шиг санагдаж байна. Тэр үед би бас олон найзуудаа авч бэлгэлж ийсэн. Өмнөх хүүхдээ жишээ нь Сүхбаатар аймгийн удирдлагуудад бол Сингапураас 126 дахин том газар нутгийг өөрчлөх боломж та нарт ирлээ шүү гэсэн үг бичиж дурсгаж ирсэн найзууд маань одоо хүртэл ярьдаг. Энэ ном бол нэг чухал ном. За 3 дахь ном их л олон ном одоо нэрлэж болох бах. Гэхдээ одоо хамгийн сүүлд уншсан номоо нэрлэе да тийм ээ. Sapiens гэж одоо манай залуучууд ихэнх нь уншсан байгаа. Энэ номыг би 3 дахь ном болгож нэрлэе. Саяхан уншаад хийсэн одоо манай номын санд байх хэрэгтэй энд. Тэгээ энд тарагдчих хэвчээ. За энэ номыг би бас 3 дахь ном нь болгож нэрлэе гэж бодож байна. Та түрүүн улс төр бол багийн тоглолтоо гэд тодорхойлсон. Та тэгвэл баг дотроо лидер үү эсвэл сайн дэмжигч үү? Багийн дотор багийн тоглолт. Тэгэхээр баг бол ингээд нэгдсэн ярьж гад одоо үүрэг ороолыг хуваарлдаг. Надад ямар үүрэг ороолыг манай баг хуваарлж чинь би тэр байрлал дээр тэр үүргийг маш сайн гүйцэтгэж байж чадна гэж өөрийгөө үздэг. Чадсаар ирсэн. Өмнө нь олон жил би багийн дэмжигч, багийн бас зохион байгуулагч, багийн ард талын албаны удирдагч ийм үүрэг хороолт их олон жил бас ажилласан. За зарим шаардлагатай тохиолдолд одоо ил гарч ажиллах энэ үүрэг хороолч гэсэн ирдэг. За тэр функцүүдийг гүйцэтгэл явж идэг. Төмөрхүү гэдэг хүний хамгийн их анхаардаг сэдв юу вэ? 3 сэдв. За би өөрөө эрчим хүчний салбарын хүн. Тэгэхээр эрчим хүчний аюулгүй байдал бол миний анхаарлын төвд байдаг үндсэн сэдв гэж хэлж болно. Монгол улс 21-р зуунд эрчим хүчний хязгаарлалтанд орчоод хоёр хөршөөс хараат байдалд орчоод байна. Гэтэл Монгол орн өөрөө эрчим хүчтэй байх, эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангах асар их байгалийн баялаг нөөцтэй. Бидэнд бурхнаас заяасан, байгалаас заяасан асар их бэлэг байж идэг. Тэрийг бид хэрэгжилж чаддаггүй. Энэ надад эмгэнэлтэй санагдаж хэрэг боломж олдвол Монгол улс энергиэр өөрийгөө хангасан, цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангасан, нефт, шингэн түвшээр өөрийгөө бүрэн хангасан юм улс болоосоо гэж ингэж хүсэж байдаг. Дараачийн нэг анхаарал татдаг миний байн гардаг сэдэв маань миний өөрийн эрхэлдэг гэр бүлийн бизнестэй холбоотой. Монголд 200 гаруй малчин айл өрх 800 гаруй хүн энэ салбарт ажиллаж байгаа. Яг баялаг бүтээдэг жижиг дунд үйлдвэрлэгч хэрдэг. Яг жижиг дунд үйлдвэрлэгч бол малчин айл. Оргуу хоосноос үхэр хонь өсгөөд баялаг бүтээж байгаа айл малчин. Тэгэхээр энэ хүмүүсийн ажил хөдөлмөрийг үнгүүдгүүлэхгүй байх, зохих хэмжээнд нь үнэлэмжтэй болох дээр анхаарах хэрэгтэй гэж ингэж харж явдаг. За хамгийн том, хамгийн чухал сэдэв бол Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал байна. Монгол орн энэ дабл стандартгүй Монгол хүнд боломж олгосон, Монгол хүнийг хөдөлмөрлөх, өөрийгөө илэрхийлэх, өөрөө өөртөө эзэн болох боломжийг олгосон ийм нийгэм байх ёстой гэж үздэг. Харамсалтай нь энэ бодол маань сүүлийн жилүүдэд бас нэлээд өөрчлөгдөж Монгол минь хаашаа яваад байна вэ гэсэн ийм эмзэглэл бол одоо ойрхон төрдөг болоод энэнд санаа зовж явнаа. Та 10 жилийн дараах Монгол улсыг ямраар төсөөлж байна? 10 жилийн дараах Монгол улс цэцгэлэн хөгжсөн. Иргэдэн амьдралдаа сэтгэл ханамжтай, тийм аз жаргалын индекс гэж ярьдаг. Аз жаргалтай юм Монгол улс угаасаа
залуус нь дөрөвдгөө буцаж цугласан гадна дотны олон хүн ирсэн ийм ус байгаасаа л гэж хүсэж байна. Ярьдаг монголчууд ярьдаг шүү дээ. Зан сайтай альд хүн болгон цугладаг. Замаг сайтай усанд загас болгон цугладаг гэж. Тэгэхээр яг ийм хүмүүс цугласан залуус нь дөрөвдгөө тийм Монгол улс байгаасаа гэж хүсэж байна. Нэг нам одоо дийлэнх олонхоор засагласан юм 8 жил өнгөрлөө шүү дээ. Энэ удаагийн сонгуулийн үр дүн яаж чухал вэ? Өөрөө сая сэтгүүлчийн асуултанд маш тодорхой гарлаа шүү дээ. Нэг нам үнэмлэхүй засагласан 8 жил өнгөрлөө. Энийний горыг монголчууд бүгд амсаж байгаа. Асар их мөнгөнд үнэтэй хулгай, лойвор, худлын тухай яригддаг болсон. Ногоон автобус, нүүрсний хулгай, боловсролын зээлийн сан гэдэг ингээд мөнгөнд үн бүр урд хожид сонсогдож байгаа мөнгөнд дүнгууд яригддаг. 17 их найд 5 тэрбум доллар ингээд сонсоод үзэх тэр маш их дүнтэй. Энэ яагаад гараад нэгтэр төрх хяналтгүй болцсон. Эрх баригчд маань хяналтгүй. Тэгэхээр цаасыг жичгээс наашгүй гэдэг. Хүнийг сануулахаас наашгүй гэдэг. Тэгэхээр хяналттай төрийн тогтолцоо бол энэ ардсан нийгмийн гол үндсэн суурь. Тэгэхээр өнөөдөр хүчтэй сөрөг хүчнийг өгүүлж байна. Хоёулаа одоо арай хөнгөн сэдв рүү шилжиж. Таны аялаж байсан газруудаас хамгийн гүн сэтгэл үлдээсэн 3 газрыг хэлээч. За аялж байсан газруудаас гүн сэтгэл би гадаадын тухай ярих гэдэг байна да тийм ээ. Монголд ч үеж болно. Ер нь би ч өөрөө талын хүн шүү дээ. Тал нутгийн Сүхбаатар аймгийн талд төрж талд өссөн тэр яруу найрагчийн Дашвалрын шүлэг байдаг гигэн наранд ойрхон өслөө гэж тийм тал төрсөн учраас өндөр уултай газар бол мэдээж гүн сэтгэл үлдээсэн байдаг надад. Монгол Алтай нуруу Алтай таван богд маш гүнзгий би цонхыг хаачих уу. За тийм. Ийм том байкертай залуучууд бас их ахилдж байна. Эхнийх нь Алтай таван богд. За Алтай таван богд бол надад гүнзгий сэтгэл төрүүлсэн. Одоо мөнх цастай уул, мөсөн гол. Тэгээ тэр уулын амьсгал одоо би уулын агаар гэх юм амьсгал өөр. За хоёр дахь нь би өөрийнхөө 5 жил сурж инженерийн мэргэжил эзэмшсэн Украин улсыг хэлнэ. Би анх 8 сарын 27-ны өдөр 1990 онд Украин улсад очиж исэн. Ном ногоон цэцгэлсэн гудамжинд алим ургачихсан. Ямар санд гудамжинд унсан алим аваад цамцандаа арчиж байгаад идэх гэсэн хажууд явж исэн Украин эмэгтэй наадах чи иддэггүй маа наадах чи иддэг алим биш гэж зааж өгчсэн. Тэр бол одоо миний бас тухайн үед шоконд орж илаа. Алим ургаад газар гевтчихэд тэгээ зарим нь идэж болдгоо гэж хэлдэг тэр үед сонсож байлаа. Тэгээ явсан газруудаас би 2000 оны ихэнх үед 2002 онд шиг санаж байна. Шри-Ланка гэж улсад очиж байсан. Тэр үед тэр нөгөө иргэний дайны дараахан байсан Тамилийн барс хөдөлгөөнтэй ингээд гудамжинд буу зэвсэг агссан хүмүүсийг ингээ буугаараа ойнлж ингэж дагуулж харсан тийм улсад очиод Монгол минь ямар сайхан тайван юм. Тэнд одоо гүн сэтгэл төрүүлсэн гэх юм уу надад тийм ийм байгаагүй их орон төрсөн аз жаргалаа мэдрэх тийм боломжийг тухайд мэдрүүлж ирсэн. Одоо илүү сайхан сэтгэл гэдгээр биш илүү содон сэтгэл төрүүлсэн гэдгээр энэ бүхнийг хэллээ. Хэлж байна тий. Танд хамгийн сүүлд тохиолдсон одоо гоё үйл явдал гэвэл юу вэ? За тэгээд үйл явдал гэх юм уу? Талбартай үйл явдал. Үйл явдал бол бие биенийг арчаад яваад байдаг учраас хамгийн сүүлд гэж хизээ хэлэх үү одоо хамгийн сүүлийн одоо миний амьдралд гарсан том үйл явдал бол 5 сарын 20-нд ардсан намаас миний нэрийг улсын хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон. Энэ бол одоо сүүлийн үеийн томоохон үйл явдлын нэг болоод байна. За тэгээд амьдралд бол үйл явдлууд салдгүй дээ. Ойрын үед гэхээр зарим юмд бол 2-3 жил ойрын үе болдог. 2 жилийн өмнө ач хүүтэй болсон. Тэр бол одоо бас сүүлийн 5 жилд гарсан миний амьдралд гарсан бас тийм талархууштай үйл явдал гэдэг юм уу баярлууштай үйл явдал болоод байна. За баярлалаа. Таны төлөвлөгөөнд амжилт хүсье. За их баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Нээлттэй сонирхолтой асуултууд тавьсанд маш их баярлалаа.